Дотоод иргэн сургуулиас бэлтгэн өргөдөг Цахим ТV-ийн мэдээллийн цаг болон Гадаад хэлний институтын үйл ажиллагаа сурчлах 14 хоногийн хүрээнд дараах мэдээллийг бэлтгэн өргөж байна. Гадаад хэлний институт. Гадаад хэлний институт нь их сургуулийн үндсэн сурвалжлагчдаас гадна хууль зүйн дотоод иргэн яамны харьяа агентлаг байгууллагуудын албан хаагчдад англи, орос, хятад хэлний сургалтыг олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр зохион байгуулдаг. Гадаад хэлний институтын үүсэл хөгжил. Дотоодыг хамгаалах газрын төв сургуульд 1934 оноос Бадрах багшийн удирдлагаар орчуулгын дамжаа хичээлүүлж эхэлснээр гадаад хэлний институт үүсэн байгуулагдах үнд суурь болсон байна. Улмаар дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургууль нь 1945-аас 1946 оны хичээлийн жилд суралцагчдыг Япон хэлний курст сургах болсноор гадаад хэлний сургалт эхэлсэн төвхтэй. 1978-аас 1981 онуудад нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуульд орос хэлний тэнхим байгуулагдсан анхны тэнхимийн дараагаар дэд хурандаа гиндэн жамц ажиллаж байв. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл, Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар тогтоолыг үндэслэн 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цэргийн тусгай дунд сургуулийг нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургууль болгон өөрчилсөн бөгөөд бүтэц зохион байгуулалтад гадаад хэлний тэнхимийг байгуулан тэнхимийн дараагаар Ахмад борын тэр бишийг томилон ажиллуулсан байна. Гадаад хэлний институт нь түүхэн хугацаанд 1978-аас 1981 онд цэргийн тусгай дунд сургуулийн орос хэлний тэнхим, 1982-оос 1985 онд нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургуулийн орос хэлний тэнхим, 1985-аас 2000 онд нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургуулийн гадаад хэлний тэнхим, 2000-аас 2011 онд Цагдаагийн академийн гадаад хэлний тэнхим, 2001-ээс 2011 онд Хэлийн цэргийн дээд сургуулийн гадаад хэлний сектор гадаад хэлний тэнхим, 2011-ээс 2013 онд дотоод иргэн их сургуулийн гадаад хэлний сургалтын төв, 2013-аас 2019 онд хууль сахиулах их сургуулийн эрх зүйн нийгмийн ухааны сургуулийн гадаад хэлний тэнхим, 2019-өөс 2020 онд дотоод иргэн их сургуулийн сургалт бодлого төлөвлөлтийн газрын гадаад хэлний сургалтын алба гэсэн бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ. Монгол Улсын хууль зүйн дотоод иргэн сайдын 2020 оны 9-р сарын 2-ны Б437 тоод тушаалаар их сургуулийн бүтцэд өөрчлөлт хийж гадаад хэлний институт болон зохион байгуулагдсан. Алсын хараа олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр гадаад хэлний мэдлэгтэй хууль сахиулах салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулна. Эрхэм зорилго: сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хослуулан орчин үеийн дэвшилтэд техник технологи, сургалтын шинэлэг арга зүйг ашиглан суралцагчдад гадаад хэлний мэдлэг чадвар эзэмшүүлнэ. Гадаад хэлний институтын багшлах бүрэлдэхүүний 40%-ийг хэл шинжлэлийн докторийн зэрэгтэй эрдэмтэн багш нар эзэлж байна. Тус институт нь захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээ, суралцагчдын сонирхолд нийцсэн сургалтын шинэлэг орчноор гадаад хэлний сургалтын олон талт үйл ажиллагааг тогтмол зохион явуулдаг. Мөн гадаад дотоодын ижил төстэй их дээд сургууль байгууллагуудтай сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын хууль зүйн дотоод иргэн сайдын 2020 оны 9-р сарын 2-ны өдрийн Б437 тоод тушаалаар гадаад хэлний институтыг шинжилэн байгуулсан. Энэхүү 1 жилийн хугацаанд манай хамт олон төрлийн ажлыг төлөвлөн сургалт эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хийж гүйцэтгэлээ. За энэхүү ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд бид багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, цар хүрээгт хэлэх, сургалт судалгааны ажлын сургалт судалгаанд суурилсан гадаад хэл заах арга зүйг шинжилэн боловсруулах, гадаад хэлний сургалтад шинэ арга барилыг нэвтрүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. За тэгээд мөн дотоод хэргийн их сургуулийн 2021-с 2024 оны стратеги
төлөвлөгөөнд нийцүүлэн дотоод хэргийн салбарын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулан их сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А420 тушаалаар батлуулсан нь бидний одоо энэ онд хийж гүйцэтгсэн дөрвтэй ажлуудын маань нэг болоод байгаамаа. За энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг бид сургалт эрхэлсэн дэд захирлаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү одоо дотоод хэргийн салбарын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр дотоод хэргийн салбарын алба хаагчдын гадаад хэлний боловсролыг дээшлүүлэх бодлогын баримт бичиг боловсруулагдан сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын арга барил, арга зүй, сургалтын хөтөлбөр боловсронгуй болохоос гадна хамгийн одоо гол үр дүн нь бол манай дотоод хэргийн салбарт ажиллаж буй багш алба хаагчдын гадаад хэлний мэдлэг сайжрах, тэднийг цаашид мэдлэгийг нь тасралтгүй хөгжүүлэх, мэдлэгийг нь тасралтгүй үргэлжлүүлэх ийм арга зүй хөтөлбөр боловсрогдож байгаа нь хамгийн давуу талтай гэж үзэж байна. Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай тушаал батлагдаж, мэргэжлийн чиг баримжаад гарын авлага боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Тушаалын дагуу гадаад хэлний институтийн багш нар бүрэлдэхүүн сургуулиудын мэргэжлийн багш нараас гарын авлага боловсруулах агуулгын талаар судалгаа зөвлөгөө авч цагдаа, хэл, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээ, эрх зүйн мэргэжлийн тус бүр 10 бүлэг бүхий 6 гарын авлагыг боловсруулад байна. Эдгээр гарын авлагыг хэл шинжиллийн болон мэргэжлийн багш судлаачдаар хянуулан дүгнэлт гаргуулан их сургуулийн редакцийн зөвлөлийн 9 сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэгдэн батлагдаж гадаад хэлний сургалтанд ашиглаж эхлэв байна. Их сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар 6-7 хоногийн багтаамжтай сургалтыг явуулж эхлээд байна. Цахим сургалтын зорилго нь их сургуулийн алба хаагч багш нарын мэргэжлийн чиг баримжаад гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд тус сургалтанд бүрэлдэхүүн сургуулиуд, алба нэгжүүд мөн ахлах сургуулийн нийт 51 багш алба хаагчид хамрагдаж байна. Тус сургалтанд ашиглагдаж байгаа гарын авлага нь 10 бүлэг сэдвтэй, 80 цагийн багтаамжтай, 10 үндсэн дүрмүүдийн бичлэгтэй, 70 орчим минутын аудио бичлэг, 300 орчим мэргэжлийн үг хэллэг, 500 орчим түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгүүдийг агуулсан бөгөөд энэ сургагчгаар сургалтанд хамрагдсанаар багш алба хаагчид мэргэжлийн үг хэллэг эзэмшиж тодорхой хэмжээний орчуулга хийх чадвартай болох юм а. Сургалтын төгсгөлд гарын авлагын агуулгын хүрээнд шалгалт авч сертификат олгогдно.